За, ажлаанд харсан хөдлөх гэжсэн чинь аавын тухай шүлгээ уншаадаг өчөө гээд манай нэг ихч маань хүсээд тэгээд та нартай аавын тухай шүлгээ уншиж үзүүлье. За, аавда улаан дээлтэй хүн дэндүү татан харагдах юм. Уруул царвайлгоод эрхлүүлэх дөрхтөн санагдаад гардаггүй. Уурлуулж танийгаа ямар их гомдоодог байв да. Ухаан муутай охиноо өршөөгөөрэй аваа. Хүрэн дээлтэй хүн үнэхээр тутан харагддаг. Холдож чадахгүй хараал баймаар хацар дагсан нулимсийн минь арчаад өгөх юм шиг. Хуурайсан гараараа тэврээд өгөх юм шиг. Олны дундаас дүрийг тань хайгаад олон царайн дундаас инээмсэглчин үзэгдээд тэнгэрийн чандад та минь амгалан байгаа да. Тэврэлтийн оронд дурсан жүлдээчтэй аваа хаа байсан ч би таны охин шүү. Гарц чинь одоо ч намайг чиглэж байгаа. Тэнгэрийн цаанаас та над руу инээмсэглэж байгаа. Тэр мөч бүр би бахархаж бас хайрламаар байна. Салхи хүлээхэд үнэр чинь хамт ирдэг шиг, сарны гэрэл сүүдэр чинь намайг харах шиг, санах бүрд сэтгэл нь дэвэрж салах ёстой ч салахгүй. Зүрх минь өвдөөд байна. Ааваа, би одоо том болсон ч таны охин хэвээрээ л байгаа шүү. Дэрэгт чинь очиод хацраа наагаад ааваа би сандаг шүү гэж хэлмээр байна. Ааваа, танд охин нь хайртай шүү.